За хөргийн зах зээл дээр юу болж байгаа юм бэ гэвэл өчигдөр Nasdaq QQQ хаана хүрсэн юм бэ гэх юм бол Fibonacci-гийн 0.6 extension дээр хүрсэн. Яаж зурсан юм бэ гэх юм бол өмнөх low high тэгээ retraction тэгээ та харж байгаа юм бол яг 0.6 дээр ирсэн байна. Тэгээ эндээ одоо жоохон амьсгаа авах хаа. Окей. Ер нь бол шууд дэшээ буутахын тулд нэг бол ихтэй ихлэх ёстой. Strait of Hormuz тэр Иран, Америк хятадууд нэг тохиргоонд хүрэх ёстой. Тэгээд сони юм юу юм бэ гэх юм бол саяхан Иран улсын гадаад хэргийн сайд Аракчи хятад руу явсан. Тэрний өмнө Америкийн Сенат одоо их хурлын гишүүдүүд бас хятадын талдаа жоохон уулзсан. Scott Bessent Америк улсын сангийн яамын сайд нь бас хятадын талдаа уулзж байгаа тохиролцоо хийж байгаа. Тэгээд ер нь бол эх 7 хоногт Donald Trump, Xi Jinping хоёлоо уулзах төлөвлөгөөтэй байгаа. За тэр хоёр уулзах юм бол окей. Strait of Hormuz-ийн маргаан энэ дайн ерөөхдөө урт хугацаанд намтах магадлал маш өндөртэй. Ягаад вэ гэх юм бол энэ хоёр хоосон уулзахгүй баха. Тэ? Donald Trump тийшээ тэнэг ерөөхдөө дайн эхлүүлсэн, ялагдсан, хүссэн юмнуудаа ерөөсөө авч чадсангүй. Одоо Strait of Hormuz-ийн эрх мэдэлтэрч Иранд байгаа. Тэгээд юу ч нөлөөлж чадсангүй. Тэр ураныг авч чадсангүй, засгийн газрыг унгаач чадсангүй. Тэгээд өөрийнхөө эдийн засгаа хохироож байгаа. Тэгээд нефтний үн хааш ингээд дэше явж байгаа. За. Тэгээд Donald Trump-ийн аялал цуцлагдаагүй учраас тэгээд эх 7 хоногт Xi Jinping-тэй уулзах хിവэрэ байгаа учраас өнөөдөр хүртэл маргааш өнөөдөр энэ өөрчлөгдөж магадгүй. Би юу бодож байна гэх юм бол хэдүүлээ жоохон эрсдэлээ бууруулчих. Баг зэрэг бас энэ QQQ үргэлжлүүлээд өсөхийн тэрэндээ баг зэрэг бэлтий гэхдээ дөрвөн шуналтай бол бэлтгэхгүй. За. Тэгээд ягаад энийг би бас хэлж байна гэвэл нефтний үн хаан шийдвүлээ хараад үзэх юм бол энэ бас юу илүү тодорхой болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол магадгүй энэ нэрнгээсээ Head and Shoulders болох магадлал. Яг гэх юм бол өмнө хэлж байхдаа нефтний үн хаан 110 дээр ингээд дээшээ явж магадaltaй юм байна гэж хэлж ийсэн. Гэхдээ одоо ингээд хараад үзэх юм бол ер нь бол neckline энэ хаваар явж гин Head and Shoulders энэ байна. Тэгээд ингээд хараад үзэх юм бол нефт буцаагаад 69 68 руу унах магадлал бол байгаа. Гэхдээ Nvidia дээр хэдүүлээ бас харж ийсэн тэр юу байсан бэ гэвэл тэ Head and Shoulders-ыг үгүй болгоод тэгээд илүү их үсээ явсан. За нэмээд хараад үзэх юм бол яг ингэж ярьж байна гэвэл тэ анхны судалгааны дагуу би тэ манай шинжээчийн баг юу гэж хэлж ийсэн бэ гэвэл ер нь энэ маргаан нэг 45 хоног удах магадлалтай. За тэгээд юу болж ирсэн бэ гэх юм бол Strait of Hormuz-ийн маргаан эхэллээ. Тэ хизээ эхэлсэн бэ гэх юм бол таад ингээ харж байна. Энэ 28-наас эхэлсэн. За тэгээд хэдэн 7 хоног болсныхан дараа ер нь бол Турк томоохон хэмжээний алцаараад эхэлсэн. Яг гэх юм бол эдийн засгийн хүнд байдалд ороод Оросууд бас алтаа зарсан. Тэгээд энэ дундаа бас нөгөө Арабын орнууд тийм UAE, Oman, Катар гэх мэтчлэн тийм ерөнхийдөө алтаа зарсаад л байсан. За гэхдээ сүүлийн хэдэн хоног юу болж байна гэх юм бол 5 сарын 5-наас ахуулаад ер нь бол алтны ханш ер нь буцаагаад сэргээд эхэлж байгаа. Ер нь бол bottom олцсон. Энд харагдаж байна. Тэгээд энэ нефт алт хоёр ерөнхийдөө хоорондоо уялдаатай явж исэн. За нефт буурлаа тий алт буцаагаад үсэж байна. Нефт үсэж байна. Алт унаад байсан. За тэгээд алтны ханш тий хэдүүлээ эргээд харахад ер нь бол намдаад байх шиг байна. Тэгээд алт зарахгүй байна гэдэг чинь өөр орлого нэг бол орж ирэх нь тодорхой болж эхэлж байгаа, магадлал өндөртэй болж эхэлж байгаа. Тэгээд хэдүүлээ энэ алтны хан шиг сайн харах ёстой. Өшөө зарагдаад байх юм бол ер нь бол баг нефт үргэлжлүүлээд өсөх магадлалтай тийм. Ер нь бол зарах нефт байхгүй юм бол, зарах газ байхгүй юм бол өөр юм зарч ерөөдөө төсвийнхаа зардлуудаа ингээд тийм санхүүжүүлнэ гэсэн үг. За тэгээд энэ эрсдлээсээ болоод хэдүүлээ юу хийх вэ гэвэл Suncor Energy-гийн хувийг жоохон багасгаж байгаа. Окей. За тэгээ алтны ханш ерөнхийдөө тогтворчж эхэлж байгаа учраас өмнө 3 хоногийн 4 хоногийн өмнө энийг магадлаа гэж ярьж исэн. Хэдүүл бас юу гэж байгаа юм бэ гэх юм бол хугацааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаадтай тийм. Гэхдээ амар хэцүү хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авч байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За
Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Хэдүүл бас юу гэж байгаа юм бэ гэх юм бол Minera Alamos дээр хувиа нэмж байгаа. За тэгээ энэ чартыг групп дотор ингээд тавьсан байгаа. Хэдүүлээ ямар ханчнаар хөрөнгө оруулалт хийсэн байх юм бол 5.7 6 хавцаа хөрөнгө оруулалт хийсэн. За тэрнээс хойш ерөөхдөө 20-оос 15% өсөлттэй болсон. Тийм учраас тэгээд та харж байна ascending triangle ер нь одоо breakout хийгээд retesting эсвэл fail хийгээд эндээ яваад тэгээд өршүүлээд үсэх магадлал. Хэдүүлээ ерөөхдөө юу хийж эхлэх вэ гэх юм бол одоо баг зэрэгээр ааж маажмаараа accumulation хийнэ. За тэгээ унах тусам хэдүүлээ нэмж явах шүү. Ягаад вэ гэх юм бол энэ Minera Alamos-тай харж байгаа бол өмнөх удирдлагын тайл маш сайн гарсан. Тэ яг хуу ашигтай бол биш гэхдээ ерөөхдөө алдагтай байсан жижиг олборлт хайгуулгын компани бол одоо ерөөхдөө жинхэнэ уул уурхай болж байгаа. Тэгээ market capitalization харж байгаа бол 700 сая доллартай одоо хүрж байгаа. Тэгээ дөрвөн орттой бүгдээр Америк, Мексик, ер нь бол North America тэгээ манай Австрали уул уурхай компаниас тийм газ нефт эрчим хүчний асуудал тэрэнд бол байхгүй. Тэгээд одоогийн байдлаараа хэдүүлээ бас Mega Metals тэгээд бас тэгээд хэдүүлээ энүүгээр дамжуулаад юу хийж чадж байна гэх юм бол Mazza Mega дээр алтглаа ерөөхдөө нөхөөд эхэлж байгаа. Окей. За дараагийн компани энэ бас аюул сонирхолтой маш урт хугацааны base хийж исэн би өмнө бас ярьж исэн. Nvidia дээр ерөөхдөө нэг head and shoulders маягийн юм харагдчихсан. Тэр нь ер нь бол өшөө sideways consolidation болоод тэгээд аюул гой textbook маягийн breakout тэг retest тэгээ одоо өргөжүүлээд явж байгаа хэдүүлээ $198 дээр нэмсэн. Одоо өнөөдөр бас хэдүүлээ ахуухан шиг нэмж байгаа. Яагаад гэх юм бол ингээ хараад үзэх юм бол тэг target нь хаана явж байгаа юм бэ гэвэл за sideways consolidation ингээд ер нь бол target нь хаана байгаа юм бэ гэвэл энэ 222 ба түүнээс дээш хэдүүлээ харцгаа. Тэгээ QQQ S&P 500 өргөжлүүлээд үсээд тэ энэ Fibonacci-гийн 0.6 дээр жоохон амралтай жоохон завсарлага аваад үсээ яваад эхлэх юм бол ер нь бусад чип үйлдвэрлэгч AMD, ARM, TSMC гэх мэт шиг компаниуд бүгдээр өссөн. Одоо ерөөхдөө хэний ээлж вэ гэх юм бол Nvidia-гийн ээлж таад харж байна. RSI буцаад бас гайг болж байна. 200 day moving average up, 50 хоногийн moving average бас дээшээ яваад эхэлж байгаа. За дараагийн компани хэдүүлээ хувиа нэмж байгаа аль нь бэ гэх юм бол Oracle таад харж байна. Ер нь бол цикл нь тэ ер нь бол нэлээд савлгаатай таад ингэ харж байна. Plan дээшээ яваад gap up тэгээ OpenAI ингэсэн тэгсэн data center тэгсэн гэхдээ data center-ийн борлуулалт орлого ерөөхдөө дайжгүй химэл ойхооны компаниуд ер нь бол тий хангалттай юу data center-ийн юу хайгаа явж байгаа. Тэгээ дөнгөж сайхан XAI Elon Musk-ийн компани бас Anthropic-тай гэрээ зурсан. Ер нь бол сул байгаа CPU-нуудаа Elon сул байгаа GPU-нуудаа Anthropic нөө cloud-д ер нь бол түрээслүүлж байгаа. Өөр нэг харж байгаа компани юу юм бэ гэх юм бол энэ Obsidian Energy гэхдээ хэдүүлээ жоохон харж бай. Ер нь бол нөгөө Strait of Hormuz-ийн маргаан гих мэдчлэн юунаас хамаарат ер нь бол энэ дээр төвлөрөх үгүй юу хэдүүлээ шийдэх ёстой. За BCI-ийн хувь бас жоохон багасгаж байгаа. Гэхдээ uptrend нь хിവэрээс өчигдөр ерөөхдөө 24 дээр хүрээд одоо буцаага 24.8 тэгээд ер нь бол ааж маажмаараа энэ дээш яваалаа. Тэгээ энэ бол бидний супер урт хугацааны аюулгүй хөрөнгө оолт энэ баг дахиад нэг 2-3 жил явахаар индекс шүү. За DBB ер нь таад ингээ харж байна uptrend slingshot down тэгээ одоо буцаага дээш явж байна та харж байна. Тэгээ volume жоохон багасж байгаа хэрнээ ер нь зэсийн үн base metals ер нь эрэлт нэмэгдэж байгаа. Яг гэх юм бол Европчууд одоо зэвсэг үйлдвэрлэж байгаа, Америкчууд зэвсэг үйлдвэрлэж байгаа, Иран зэвсэг үйлдвэрлэж байгаа, Оросууд зэвсэг үйлдвэрлэж байгаа, Хятадууд бүр хамгийн их зэвсэг үйлдвэрлэж байгаа баха. За манай ARM та харж байна ерөөхдөө нэлээд дээш явцсан RSI overextended 88 хүрчээд одоо буцаагаад баг зэрэг буугаад эхэлж байна. Double top маягийн юм шиг харагдаж байна. Тэгээ хэдүүлээ энэ дээрээ боломжтой. Гэхдээ ер нь бол энийг сайхан тавьсан. Тэгээд ашиг авлаа. Хувиа багасгсан энэс илүү багасгамааргүй байна. За Micron дээр ерөөхдөө бас яг адилхан та харж байна. RSI нэлээд overextended миний хамаг юу юм бэ гэх юм бол буцаагаад баг зэрэг энэ 500 руу ирж жоохон амьсгаа авах
Тэгээ хэдүүлээ энэ QQQ гих мэдчлэн хараад тэгээ тэн дээр үндэслээд шийдвэр гаргая. За Meta компани хувьцаа бас баг зэргийн өсөлттэй явж байгаа. Oracle ерөөхдөө бүр сайхан өсөлттэй явж байна. Тэгээд одоо ганц нэг үлдсэн байгаа хувьцаа юу юм бэ гэх юм бол Microsoft харж байгаа нэг сайхан bull flag хийсэн байна. Тэгээд дараагийн target юу авах магадaltaй юм бэ гэх юм бол дээшээ. Тэгээ RSI нь ер нь бол бас дэжгүй харагдаж байна. Volume бас гайгүй. Энд ерөөхдөө нэлийн хүнд цогцолт авсан bottom formation тэгээд одоо нэг сайхан bull flag харагдаж байна. За бусдаараа манай багц бол гайгүй тэгээд хэдүүлээ харцгаая. Энэ хасаа бүтэн сайн улс төрийн хувьд юу болох юм. Тэгээд би маргааш юм нөгөөдөр дахиад геополитик, эдийн засаг гих мэтчлэн апдейт өгөн шүнжэнгөө Twitter X гих мэтчлэн хянаад явах болно. Тэгээ бусад позициуд дэжгүй. Тэгээд хэдүүлээ бас нэг эрсдэлтэй позициуд нэг аваагүй байгаа. Сүүлийн үед нөө технологийн хавцаанууд нь баг зэрэг нэмсэн байна. Одоо буцаагаад алтлуу ингээ ааж маажмаар орж ийн. Тэгээд ер нь бол Minera Alamos гих мэтчлэн айгуу дэжгүй харагдаж байгаа. За бүтэн сая өдөр би юу их вэ гэх юм бол арай их мөнгөтэй хүмүүст нэг $100,000 дээш багцсан хүмүүс Токиогийн хөрөнгөний зах зээл дээр нэг 2 хувьцаа байгаа. Тэрийг таад танилцуулна. Ягаад илүү их мөнгөтэй шудар байгаа чи идрата ягаад вэ гэх юм бол Токиогийн хөрөнгөний бирж дээр хувьцаа авахын тулд доор хаяж 100 ширхэг нэг доор нь авах хэрэгтэй. Окей. Тэгээд 100 нуглана гэдэг чинь одоо жишээлбэл SoftBank-ны хувьцаа хэдүүлээ харчи. SoftBank ерөөсөө авна гэж би ерөөсөө хэлээг байгаа шүү. Тэ SoftBank-ийн хувьцаа ингээ хараад үзэх юм бол нэг ширхэг 6,100 yen. Тэгээд тэ 6,131 yen. Тэгээ энийг одоо 100 гаруй үржүүлэх юм бол 600 хэдэн мянган yen энийг үржүүлэх нь 25 гэх юм бол баг тий минимумда SoftBank-ийн хувьцаа Токиогийн хөрөнгөний зах зээлээс хөрөнгөний биржээс авахын тулд ойролцоог 15 сая төгрөг хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бол дэндүү их мөнгө тийм учраас ер нь бол ойролцоо нэг 100 сая бишээ. Бараг нэг $50,000, $100,000-аас дээш багцтай хүмүүс тэр Токиогийн хөрөнгөний биржийн хувьцаануудыг санал болмоор байна. За бусдаараа гайгүй 5 өдөр орой баг угаараа тэгээд хасаа бүтэн эргээд уулзгаая. Сайхан амарцгаарай guys. Bye. Хэрвээ та манай эдгээр цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг эсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.